Сайн бацхан хүмүүдэд үзэгчтэй малчин компани дээрээс бэлтгэн үргэдэг малчтад хүргэх одоо бизнес мэдээ нэвтрүүлгийн маань шинэ дугаар өнөөдөр шинэхэн бүтээгдэхүүнтэйгээ үзэгч та бүхэнд одоо хүрж байна. За тэгээ манай малчин компани хамт олон ер нь одоо Монголынхоо 400-800 хүсд байгаа нийт малчин түмэндээ 21-р зууны малчин айл ер нь өнөөдөр энэ цагийн хязгааргүй цахилгаан тий одоо өөрийн гэсэн тусгаар тогтнолыг одоо гэрэлтэн соёлжид тусгаар тогтнолыг зарлахын төлөө манай малчин компани бол малчтаа үргэлж шинэ бүтээгдэхүүнүүдийг одоо малчтайгаа зөвлөлдөж ярилцсны үндсэн дээр бол гаргадаг. За энэ бол өнөөдрийн бүтээгдэхүүн бол маш онцгой бүтээгдэхүүн. Өнөөдөр айгүй бол малчин одоо эзэгтэй ажлыг хөнгөлөх манай одоо малчин компани шар эхнэр буюу одоо угаалгын машин маань байж байна. За тэгээ угаалгын машиныг бас хоёлаа танилцуулъя. Ер нь бол бид бол малчтаа бол тун удахгүй бүтээгдэхүүн гарнаа гэж бол маш олон хэлсэн байгаа. Тэгэхээр өнөөдөр яг одоо бүтээгдэхүүнээ дэлгэрэнгүй яриа ш та. Бараг одоо энэ угаалгын машин ингээд бид нэр одоо төслийг эхлээд одоо малчтын хагаар дээр хүрэх гэж зориод за малчтаа удахгүй ирнэ гэж амлаад одоо бараг жилийн нөр үзэх гэж байна. За энд бол одоо нөрөх хөдөлмөр орсон байгаа. Одоо малчтараас ойлгох бах. За хамгийн одоо манай угаалгын машинын давуу тал бол одоо байнга л ярьж байгаа 12 вольтын тогтмол гүйдлийн 300 ваттын хүчтэй мотор тийм ээ. За энэ бол одоо дэлхий дээр байхгүй зөвхөн Монголын малчтын гар дээр хамгийн анх удаа хүрэх гэж байна. За энэ моторыг бол одоо зөндөө хайж явсан л да тий 12 вольтээр ажилладаг одоо том хэмжээний угаалгын машин ажиллуулж чадах мотор. За угаалгын машины үйлдвэрүүд угаасаа байдгүй. Угаалгын машины үйлдвэрүүд дандаа хувьсах гүйдлээр хэр зөөрөөр хийдэг. Тэгээд сүүлдээ моторын үйлдвэрүүдээр яваад ерөөсөө олдохгүй. Тэгээд одоо нэг моторын үйлдвэртэй бүр гэрээ хилцээр хийж ш тийм ээ. Бид нэр бүх зардлыг гаргаж ийж энэ моторыг зөвхөн одоо тий манай компани яг захиалгаар үйлдвэрлүүлсэн байна. Зөв. Тий. За тэгээд эн чинь одоо үйлдвэр одоо хос 2 мотортой гэж яриад байгаа шүү дээ тийм ээ. Манай реклам дээр явж байгаа. Нэг нь 300 ваттын одоо угаах хүчин чадалтай тий. Угаах талын мотор, нөгөөх нь бол 180 ваттын одоо сэгсрэх мотор. За ийм хоёр моторыг амжилттай хийлгсэн. За дээр нь одоо удирдлагын одоо контрол гэж байдаг. За тэр нь бол яад гэхээр одоо ялангуяа угаах тал дээр бол хувцсыг угаахад нэг тийш нь 8 секунд, за 3 секунд зогсоод нөгөө тийш нь 8 секунд эргүүлэх хэрэгтэй. За нэг тийш нь эргүүлээл байх юм бол хувцс нь орооцолдоод хэр бүртэг сайн гардаг. Тийм учраас ингэж хоёр тийш ээлж ирсэн байна. За тэрний тулд бол мотор тэр контроллер гэдэг юмыг бид нар бас захиаж хийлгсэн байгаа. За тэгээд энэ маань кабель утасны гэсэн одоо угаалгын машин, ердөө угаалгын машин бас байхгүй тийм ээ. Харцангуй бас тогтмол үйлдэл амжуулдаг машин мэдэн тийм ээ. Ашиглаж болдгоо шүү дээ. Тэгээд тэр нь бас нэг өөр үйлдвэр захиална. За угаалгын машины одоо энэ өнгө дизайныг бас нэг өөр үйлдвэр захиална гэх тийм ээ. Маш олон газар зэрэг захиалав те зэрэг хамтран ажиллаж иж одоо бол ер нь 4-5 газрын хамтын бүтээлээр босч ирж байгаа. Ийм бүтээгдэхүүн байгаа шүү. За тэгээд одоо бол малчтын хамгийн одоо өнөөдрийн байдлаар тийм ээ тогтмол одоо аккумулятораас шууд ажиллаж чадахгүй байгаа зүйл маань угаалгын машин байгаа тийм ээ. За бусдын бол ер нь бол дийлэнх малчин компани хийчлээ шүү. Тийм маш амжилттай тийм ээ малчтай гар дээр тавьсан байна. За тэгээд угаалгын машиныг бол одоо бэлэн болчлоо. Тэгээд одоо малчтай бол ажиллуулж үзүүлэе гэж бодоод байна тийм ээ. Тий. За хоёул ажиллуулж үзүүлэх үү. Цаана 12 вольтой наана насны шар батарейтай угаадаг сэгсэрдэг шидтэй айлын шар ихнийг намааг өрөө гэсэн бизээ. Оосор бүчгүй орд цагаан өргөнд нь угаат сэгсэрдэг угаалгын шар машин ханхааж хийж дангалзаад ос 2 мотор нь өдөр шөнөгүй ажиллаад хорвоогийн хэр тос 10 зүгтээ зүхтаад хайртай сайхан хатны гар нуруу намраад хэдрүүлэг гэдэг нэдэрдэг мод хөсөр хөвтөр дэрхэр сайхан хатны зан байшин дээрдэж сайжраад дэлхийн олон малчид Монгол малчтад атаархаад зөөхөр малчтын төлөө зүтгэдэг малчин компани зохиогоо захиалаад удахгүй зарах юм бизээ. Малчин чин зориг ихнэртэй угаадаг шар туслах авна гэд өөртөө сэгсэрдэг шар ихнэр авна гэд байгаа хитэ авдартаа цойжлоод байдгаан олохгүй яваа юм бизээ. Цоош нь угаадаг шар ихнэрээ шинэ оноор буулгах юм бизээ. Эдгээр син хүйтэн дулам ялцдаг чин зоригт малчид манд тугай малчин компани. За энэ угаалгын машин байна бол ерөө энгийн одоо малчтын мэн гар дээр одоо байнга хэрэгжилж байгаа 220 вольтын угаалгын машинтай хэмжээгээр яг адилхан тийм ээ 7 кг-ийн угаалгын машин байгаа. За 7 кг гэж бид нэр зорж хийсний гол зорилго нь бол малчтын одоо угаагаад бас төвөгтэй байдаг том дээл хувцастэй. Монгол хүний дээл хувцас чинь бас үнэхээр бас том хэмжээтэй зузаанч байдаг. За тэгэхээр тийм учраас 7 кг бол ерөөсөө зайлшгүй шаардлагатай хэмжээ байсан. За энд бол одоо угаах савны удирдлага нь байна. Угаах талынх нь. За энэ бас сэгсэг талынх нь удирдлага байгаа. За энэ голд бол малчтад одоо бид нар бол одоо
тогтмол гүйдлийн аккумулятороос ажилуулдаг учраас аккумуляторынхаа вольтын хэмжээг зайлшгүй хянжих хэрэгтэй. За тэгэхээр тэрийн үл энд бид нэр бойлуулж өгсөн байгаа. За энэ бол яг усаа угаах савныхаа усыг юулах тийм ээ. Одоо угаа дуусаад одоо тийм ээ. Ус нь бохирцсон үед бол эргүүлээд юулах боломжтой. Ийм уяасаа маш энгийн хагас автомат угаалгын машин шүү дээ. За одоо үзэгчдийн нэг ажилуулж үзүүлье. Энэ бол удахгүй хэдүүлээ бас дотор нь хөвөнтэй дээл тийм ээ. Монголчуудын тийм дээл хувцсыг дотор нь хийж угааж үзүүлэх юм байгаа. За энэ бол одоо 220-ийн угаалгын машинтай харьцуулах юм бол чадлын хувьд арай илүү бүр хүчтэй болсон байгаа. Яагаад гэхээр энэ бол ерөөсөө тогтмол гүйдлийн мотор, хувьсах гүйдлийн моторын одоо тийм ээ хүчин чадлын одоо ялгаа байдаг. Тэрнээсээ болоод илүү бага зэргийн илүү хүчин чадал нь илүү өндөрсөн байгаа. За нөгөө талд нь бол одоо хатаагч буюу тийм ээ. Угаасан хувцас хийгээд усын шухах савн байж байгаа. За бас нэг одоо энэ дээр бид нар нэмж тохируулж өгсөн зүйл маань юу вэ гэхээр энэ хоёр мотор маань нэг нь 300 ватт, нөгөөх нь 180 ватт. Зэрэг ажиллах юм бол 480 ватт чадал шаарддаг учраас тэр маань одоо эргээд манай малчтын маань аккумулятор бас халгаатай учраас зэрэг ажиллах тохиолдлыг бид нар бас хааж өгсөн байгаа. За жишээ нь одоо энэ дотор ингээ хувцас хийлээ. Одоо угаацсан хувцас. Эргэх мөшөөрийг мушгсан үед угаах мотор маань өөрөө шууд автоматар унтарч байгаа. За энэ бол дотор мотор нь одоо эргэж гин. Дотор нөгөө хувцасгүй болохоор чимээг байгаа даа л да. За дараа нь хэдүүлээд яг дээл хатаах үедээ, шахах үедээ хэдүүлээ ажиллаж үзнэ. За тэгээд энийг унтраацсан үед эргээд одоо манай угаах мотор маань ажиллаж эхэлнэ гэсэн үг. Энэ одоо хөвөнтэй дээл байна. Ааха. За. Энэ дээл одоо ерөнхийдөө монголчуудын бас хэрэглээний бас өвлийн удирдлагын бас зузаан дээл. Энийг хийж үзье. За тэгээ. За. Чаба. Яс бүтүүс хийсэн байна. За. За. Одоо ингээд Шууд ингээд хоёр болч тий. Тэгээ. Энэ бол тэгээд энэ одоо угаалгын машины маань бүрэн хүчин чадан бас биш шүү дээ тий. Нэг хэн дээл хийлээ тийм ээ. Энд чи өөрөө 7 хилийн даацтай. Энэ бол Ус нь талаар байна. Одоо яг манай малчтууд яг ердөөд өвлийн бол хүнтэй нэг ийм хүн дээл өмсөж байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тэд бол хангалттай ингээ нэг дээлийг бол ийм хөвгөөр гэж шүү дээ. Тий. 3 давтартай дээл мэд бол ингээд цаах эргэж яах нь шүү дээ. Тийм байна. За энэ бол одоо үзэгчдэн харж байгаа байх. За энэ вольт нь манай одоо бүхэл одоо малчин компани маань малчтаа барьдаг одоо энэ бараа бүтээгдэхүүнний стандартын дагуу 10 вольтоос доош орох юм бол өөрөө мотор маань унтрах юм. Компьютер хаачна гэсэн үг. Тэр нь юугаа хамгаалж ийн вэ гэхээр мөн л одоо тий малчтын минь гар дээр байдаг аккумуляторыг хамгаалж байгаа. За. Сенсруулж байгаа биз дээ энэ бол. Тэгж байна. Малчнаач бараг хараад мэдж байгаа 200-ийн угаалгын машин арай л ингэ шатахгүй байгаа шүү дээ. Тий. Иргэхэн зөөлөн иргэдэг. Энэ тогтмол гүйдлийн моторын бас хүчин чадал нь юм байна л да тийм ээ. Хоёулаа адилхан хэрвээ одоо тогтмол гүйдлийн мотор одоо энгийн угаалгын машиныг яриа тийм. Энгийн угаалгын машин манай угаалгын машин хоёр яг адилхан 300 ваттын тог одоо эрчим үз зарцуулдаг бол гаргах чадал нь одоо манай угаалгын машины мотор нь тогтмол гүйдлийн учраас илүү байгаа. Хэмжээс илүү эргүүлээд байна гэсэн үг. Хамаагүй одоо Чадал сайчаа. Тийм, чадaltaй эргүүлж байна гэсэн үг байхгүй юу? А чадлын үед бол үнэхээр бас сенсруулт юм байна уу? Айгу хүчтэй эргүүлж чинь тий. Ус тасцаж чинь. Тийм байна. Энд чинь тэгээд ерөөсө зөвхөн одоо нэг дээл шүү дээ. Тэгэхээр ч одоо үстэй хурган дээл байл бол хангалттай ирэх гэдэг шүү дээ. Хамаагүй зайтай биш шүү дээ. За. За Одоо шууд зэгсрэгч рүү нэгээд ажиллаж үзүүлээ тий. Та хийлсэн. Одоо энд одоо хүмүүс бол одоо амьдрал дээр тийм үү? Багш маань одоо энд юм угааж байна. За эндээс одоо гаргаж хийлээ. Тэр үдээс юм угаадаг тийм ээ. Энэ үед бол аккумуляторын одоо тий хоёр мотор хоёулаа маш чадaltaй хоёр мотор учраас хоёулын зэрэг ажиллахаас тийм ээ. Аккумуляторыг хайрлж тийм ээ. Хоёрын зэрэгээс сэргийлээд бид нараас дотор хамгаалт. Мөн дээр нөгөө нэг манай байдаг 3 хотын хамгаалт маань мөн байгаа. 3 болох шүү. Зөв. Одоо манай малчин компани бүх бүтээгдэхүүн ч одоо буруу холбож чадахгүй шүү дээ. Тийм байна. За энэ одоо сэгсрэх сав маань бол сэгсрэх сав маань асаацсан үед байна шүү дээ тий. Одоо ингээ асаах юм бол энэ эргээд эхэлж байгаа. Одоо машин сонсож байгаа тий. Тийм байна. Энэ эргээд эхэлж байгаа үед энэ маань өөрөө автоматар зогсож байгаа. Одоо наадлын угаах маань шууд зогсож шүү дээ. За тэгвэл энэ бол аюулгүй байдлын үүднээс ер нь ихэнх угаалгын машин байдаг. Онгойлох үед
Өөрөө энийгээ тоормсолдог. Тогоос салгаад тоормсолдог. Яг тэр ялангуяа хүүхдүүд тийм ээ. Угааж байгаа юм маш уртаа иргэдэг. Минутанд 1350 удаа иргэж байгаа шүү дээ. Тий. Тэгэнгүүт тэрийг бол ингээ автоматар зогсоож байгаа. Ааха. Дотроо бас тоормстой. За одоо хоёлаа энэ дээр Шууд сэгсгч руугаа хийж хийчихсэн. Тэгээ. За аваагаа дуусчлаа За тийм ээ. аваагаа дуусчлаа. За айгүй юм. За нэг хүнтэй дээл бол ерөөсө хөнгөө угаачиж шүү. За ингээд очиж шүү дээ. За энийг хийх шүү дээ. Энийг Энэ бол юунаас хамгаалж ийн гэхээр ямарваа нэгэнтэй за энэ том хувцас гайгүй. Жижиг одоо тийм ээ аймс юм хүүхдийн хувцас угааж хахад өсөж гарч ирэх бас юутай. Тэгээд энэ завсгаар орох юм бол тийм шүү дээ. Тийм шүү дээ. Тийм учраас энийг хүмүүс нугалж хийдэг. Өстой юм байна. Чүп. За. За энийг хийхэд Тийм ээ. сэнсэрж байгаа юм. Сэнсэрж шүү дээ. Үнхээр хүчтэй. За бид нар одоо жиг харан ярьснээр тийм ээ. Үнхээр мачтай бол өстой бидний сэтгэл маш өндөр байна. Тэглгүй аа. За тийм ээ өстой хөөе оны өмнө дараа. За тэгээ ерөөс одоо манай Монгол малчид бол одоо ерөөс говцаа тэгж гараараа угаах тийм цаг бол өнгөрсөн байна шүү дээ. Нэтрүүлэг хойноцлоо гэдэг. Нэтрүүлэг ойлгоцорлоо. Одоо ерөөс манай малчин компани малчингийн шар нэг угаалгын машинаараа л одоо говцаас гадаад юм байх болчиход тий говцаа сайхан угааж явах нь байна шүү дээ. Одоо тэгэл өвлийн цаг чи одоо тэгэл гараараа угаагаад мушгаад гатаж матах гэж тий өвд сайхан гатаагаад гаргаад ирж шүү дээ сэгсрэгчэндээ тий. Сэгсэн гэдэг нь ерөөсөө байгаа тий. Усыг бүгдээ цааш шахаа гаргаж байгаа шүү дээ. Тэгэлгүй яах вэ? Тий. За тэгээ энэ ч одоо 7.5 7 кг. 7 кг юм. А 7 кг-ийн багтаамж гэдэг чинь бол хангалттай 2-3 дээл орчхоор шүү дээ. Тийм шүү дээ. Одоо энэ усны хэмжээ нь бол 32 литр шүү дээ. 32 литр. Зөв. 7 кг гэдэг юуг нь яриад байна вэ? Усны жин. Усны өөрийнх нь жингээр яриад байна. Гайхалтай. Үнэхээр өстой гайхалтай болсон байна. Ер нь бол энэ чинь миний мэдхийлээ 12-оор ингэж ажилтдаг аккумулятор бол үгүй угаалгын машин бол ер нь бол би бол хүмүүс сонсож байгаагүй л юм байна. Тэгэхээр үнэхээр бас гоё шинэлэг бас үйлдвэр дээр нь ч гэсэн ингээд одоо ингээд Монголоос явж байна тийм ээ. Ингээд одоо бид нар ийм одоо бид нар одоо бүтээгдэхүүн дандаа тэгдэж шүү дээ. Өөрсдөө бүх санаагаа гаргачих тийм. За ингээд одоо малчид ийм хийхтэй байна. Нэрийн бүднэр цуглуулаа бодоо та за ийм болгомоор юм байна. За ингээд өөрөө толгойдоо төсөөл авчаад за тэгээд явна шүү дээ. За энийг хаана үйлдвэрлэх хин үйлдвэр чадах вэ? Хин хамгийн сайн үйлдвэр үгээр хайж явна. Тэгээд ингээд Монголоос явж байна ингээд 12 вольт тийм ээ. За одоо ийм 7 кг-ийн угаалгын машин 300 ваттын мотортой байд юм байна тийм чадлын мотор байд юм байна. Ийм 300 ваттын мотороор одоо чадaltaй 12 вольтын мотор хайж байна гэхээр ерөөс тий толгойд гайхаад ирэн гараад тийм утгагүй юмар яах гэж байгаа юм тий. Тэгвэл 24 48 вольт болголтоо гэх тийм ээ. Одоо бол бас хүмүүс бол мэдж байгаа баг ингээд янз бүрийн электрон дуу муу гарчаад байна шүү дээ тийм ээ. Жигээ цэнэглэгдээд. Тэднээс ч юм бол мотор бас хүчтэй. Гол нь тэднээс хань вольт нь 48 вольт. Энийг авалтаа гэж шал ондоо мотор үзүүлээ тий. Адилхан 300 ватт юм. Гээ одоо ингээд манай Монголын малчид бол тийм ээ. 12-оор хэлгээ. 12-оор л байх хэрэгтэй. Тэгэхээр бид нар 12-ыг хийх хэрэгтэй гэдэг. Тэгээд үгүй гэх. Тэгээ бүр нэг үйлдвэртэй бүр яриад ингээд те бүх юмаа ингээд тайлбарлаж өгөөд. За яг тэгвэл манай хий болно. Болохгүйж болнаач айгүй хэцүү утсан бүдүүн байдаг гэж бөөн зовлон ярьж байгаа. Гэхдээ танах хөрөнгө оруулалт ороод байдаг гэж байгаа. Гэхдээ яг бид нар бас малчтай маань боо юм байна тийм ээ. Одоо малчтайгаа төлөө явж байна. Тэр яг хийцэн байгаа. Хөрөнгө оруулалтыг хийгээд үйлдвэрлээд яг ингээд ихний машин маань ингээд ирсэн байж байна тийм ээ. За одоо энэний араас бол малчтай маань гал дээр очих. Одоо их хэмжээний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн явж байна. Угаалгын машинууд бол хүлээж байгаа. Одоо тэгээд одоо шар өнгөтэй юм бол одоо ингээд цаваад ахan дээ. Шар ихнэрүүд маань. За тэгэлгүй яг. Тэгэхээр ерөөсөө би бол ойлгохдоо Монголын малчтад зориулсан мотор. За Монголын малчтын хэрэглээнд ерөөсөө ганц хэрэгтэй угаалгын машин бол энэ л юм байна гэж ойлголоо. За үнэхээр гайхалтай байна. За одоо хоёлаа бас ингээд одоо энийг гаргаж үзүүлээ тий. Одоо хөнгөрсөн байгаасаа. За гэхдээ бас нэг хоёлаа усын досоогүй шүү дээ. Оо нэрээ тий. За малчид маань бас тий. Одоо энэ мэдээж усаа досно. За одоо энэ бол дүүрсэн байгаа шүү дээ. Доош нь унгаах хэрэгтэй. Яагаад гэхээр дотор нь байгаа усыг гадагшлуулах хэрэгтэй шүү дээ тий. Нэрээ тэгээ манай офистай болохоор тэгээгүй байгаа юм биш үү? Усын досоогүй болохоор бас тэгтэй гайм нөө. Шууд доош орчиж байгаа л өөрийнхөө өөрөө. За ингээд одоо малчиданы дээр сайхан өнгө ороод гараад ирэх юм байсан. Энэ хэмжээг ингээд хэдхэн минутын дотор ваачих нь шүү дээ. Манай шар ихнэр байна. Тэгэлгүй яхаа.
Зээ цаана 12 болоо наана насны шар батарейтай угаадаг сэгсэрдэг шидтэй айлын шар ихнэрийг намааг өрөө гэсэн би зээ. Оосор бүчгүй орд цагаан өргөнд нь угаа сэгсэрдэг угаалгын шар машин ханхааж хийж дангалзаад ос 2 мотор нь өдөр шөнөгүй ажиллаад хорвоогийн хэр тос 10 зүгтээ зүхтаад хайртай сайхан хатны гар нуруу намраад хэдрүүлэг гэдэг нэдэрдэг мод хөсөр хөвтөр дэрхэр сайхан хатны зан аашин дээрдэж сайжраад дэлхийн олон малчид Монгол малчдад атаархаад зэхүр малчдын төлөө зүтгэдэг малчин компани зохиогоо захиалаад удахгүй зарах юм бизээ. Малчин чин зориг ихнэртэй угаадаг шар туслах аван гэд өөртөө сэгсэрдэг шар ихнэр аван гэд байгаа хідээ авдартаа цойжлоод байдгаан олохгүй яваа юм бизээ. Цоош нь угаадаг шар ихнэрээ шинэ оноор буулгах юм бизээ. Эдгээр син хүйтэн дулам ялцдаг чин зэрэгт малчид манд тугай. Малчин компани. За тэгэхээр манай малчид бол ерөнхийдөө бит хоёрын хийсэн одоо туршилтыг бол харсан баг тэглэв яах вэ? За одоо тун удахгүй нөхөө одоо манай малчин компани шар ихнэр маань одоо малчин таны гэрт одоо хүрэх гэж байна. За тэгээд одоо эхнэртэй хайртай малчид маань одоо авч өгөл болж тээ. Тэ одоо сайхан юм хөгжиж авах болох. Юм сайхан хөгжиж чинь одоо тэгж нэдрүүлэгдээл одоо суудаг цаг бол өнгөрсөн байна. Өнөөдөр 12 болдоор за одоо ингээ аккумулятораар шууд ажиллах угаалгын машин бол өнөөдөр бол Монголд одоо анх удаа малчин компани бас хүргэж байна. За тэгээд та бас ерөнхийдөө бас хийсэн туршилтаасаа Тэгээ. За яг одоо Монголдооч гэлтгүү энэ угаалгын машин маань дэлхийд анх удаа шүү. Тэрийг онц шилмээр байгаа. Тэр нь Монгол малчтад зориулж хийгдсэн. Энэ чинь бас гоё шүү. За тэгээд та бүхний гар дээр хүрэхэд ерөөсөө тун утахгүй бэлэн боллоо. Одоогийн малчтын маань гар дээр байгаа 220 вольтын одоо 7 кг 8 кг угаалгын машин байгаа яг юм. Тэр угаалгын машинуудын моторын одоо би түрүүнээс зөндөл ярьлаа 300 ватт гэж яриад байна тийм үү? Тэр моторын яг чадал нь бол адилхан юм байна. За гэхдээ 300 ватт чадлыг гаргахын тулд тийм үү? Одоо манай энэ тогтмол гүйдлийн одоо 12 вольтын мотор гэдэг байгаа шүү дээ тий. Одоо жишээгээр ярил л да. 100 гэсэн чадлыг гаргахын тулд тогтмол гүйдлийн мотор маань 111-ийн чадлыг аккумулятораас авч иж 100 гаргадаг. за. Одоо ашигтуулын коэффициент гэж байдаг тийм ээ. Хувьсах гүйдлийн одоо тэр энгийн угаалгын машинд байгаа мотор бол 100 гаргахын тулд 50 үүд чинь 170-аад 170-80 одоо нэгж энерги одоо цахилгаан авч иж 100 гаргадаг. Тэгэхээр илүү ихийг одоо тий аккумулятор сурдаг болох болоод байгаа байхгүй юу? Тэр бол ерөөсөө энэ тогтмол гүйдэл хувьсах гүйдлийн моторных нь өөрийнх нь мөн чанар юм байна. Тэгэхээр энэ бол өөрөө 220 вольтын угаалгын машинаас хамаагүй давуу талтай гэсэн. За тэгээд сэгсрэх тал дээр бол бид нэр моторных нь эргэлтийг өшөж хурцгааж өгсөн байгаа. Яагаад тэгэхээр монголчуудын дээл хүчс одоо том байдаг тийм ээ. Тийм учраас бид нар бас эргэх одоо моторыг нь бас илүү хүчтэйг тавьж зузаан хувцас эргүүлдэг тийм адилхан хугацаанд хатаахын тулд бас илүү хурдан болгосон байгаа. За тэгээ малчтайгаа бодож хийсэн юм энэ маш их байна уу? Тий. Одоо буруу бас шатлгүй гэж дөрөв ярьсан тийм ээ. Тэгээд одоо аккумуляторын вольт нь 10 хүрэхээр өөрөө 24-өөс 12 манайх байнга тийм байдаг тийм ээ. Тэрийг бас хадгалсан байгаа. За тэгээд бас өнгө үзмжийн хувьд ч гэсэн манай брендийн хувьд ч гэсэн тийм ээ. Шар өнгө шүү дээ тийм мундаг гоё өнгө байгаа. Магадгүй бас хүмүүс асууж магадгүй энэ яагаад бүрэн автомат байж болоогүй юм бэ гэж тийм ээ. За бүрэн автомат байж болно. За бүрэн автомат байдаг. Бүрэн автомат угаалгын машин нэг дутагдaltaй тал нь хүн нэг асаагаад бол дуустал өөр ажилладаг. Тэгэхээр тэр чинь ингээл нэг угаагаад усаа асгаад дараагийн усаа аваад усаа асгаад ийм оримтой. За Монголын малчтын маань одоо онцлог гэх юм бол усаа зөөдөг тийм үү. Тийм учраас усны тэр хязгаарлагдмал тэр усны их үсвэрээр угаахын тулд за магадгүй малчт маань одоо хүүхдүүдийнхаа тийм ээ айх тэр хэр болоогүй тийм хувцсыг эхлээд угаагаад дараа нь тэр усандаа дахиад нэг хувцас угаах ч юм уу тийм ээ тийм боломж бүрдүүлэхийн тулд бид нар бас юм хагас автоматыг сонгосон байгаа. Тийм хүмүүс бол янз бүрийн асуулт тавьдаг л да тийм байж болоогүй юм байж болоогүй тийм тэр болгонд нь бид нар бас тийм айл талын бид нар бодолцож ер нь бол энэ бол үнэхээр төгс загвар юм а гэж одоо энэ дээр эцэст нь жил гаруй бодцод тэгэхээр хийсний хүчинд энэ загвар дээр тогтсон юм шүү. Тэгэхээр бид хоёр бас өнөөдөр угаалгын машиныг сайхан дэлгэрэнгүй танилцуулж бас туршилт хийж үзүүллээ. Ерөөсөө одоо цаг сайхан болсон байна уу? Энэ одоо хүнтэй өстэй дээлий чинь тэгэл угааж гал бас өдөөгаад асуудал их байдаг штэ. Тэрийг бол одоо ингээ сайхан угаалгын машиндаа угаагаад манай
манай одоо малчин гэрээ эзэгтэй ажил хөнгөрнө. За өнөөдөр одоо хэр бортог бол цаашаа л юм байна шүү дээ. Манай малчид бол их л сайхан болж шүү. Тэгээд 21-р зууны малчин айлын төлөө одоо малчин компани үргэлж одоо сайхан зүтгэж явах болно. За энэ бол бас яг одоо тун удахгүй малчидтай хүрэх одоо энэ оноос өмнө те малчидтай хүрэх сайхан бүтээгдэхүүн болж байна. Энээс цаашаа биднэрт бол одоо бас гарын 13-нд бас багтахааргүй маш олон төрлийн санаанууд байгаа. Малчидтай бас хүрэхийг зорж ажиллаж байгаа. Малчтад одоо ерөнхийдөө бол тулгарч байгаа асуудлуудыг үл те бид нар байнга л ярьдаг тийм ээ, байнга л утсаар авж идэг. За дээр нь одоо бид нар бас 5 хүн бас хэлэхэд малчин нийгэмлэг гэж тийм ээ байгуулсан шүү дээ. Тэр маань бас л одоо малчтын ирэх шиг тийм ээ хаана одоо малчтын амьдрал ахуйд нь болохгүй байна тийм ээ. Юунд одоо ялангуяа одоо энэ төрлийн бодлого тийм үү ийм хүн малчт дээр яаж буруугаар тусч байна. Эсвэл юу нь одоо хэрэгч батлагдсан бодлого хэрэгжихгүй байна тийм ээ. Яг амьдралаа ч наалтахгүй байна. Тэр бүх юмыг одоо манай утсанд холбогдоод бас санал хүсэлтэд хэлээд бид нар бас дуулах юм байгаа. Монголын бүх малчтыг нэгтгэсэн малчин нийгэмлэг. За ингээд энэ удаагийн бизнесмен нэвтрүүлэг үгээр өндөрлж байна. Дараагийн одоо нэвтрүүлгээр илүү сайхан шинэ бүтээгдэхүүнтэйгээ эргээд уулзах хөвөлзөйтэй өрөөлийг өргөн барья. Зээ цаана 12 болтой наана насны шар батарейтай угаадаг сэгсэрдэг шидтэй айлын шар ихнэрийг намааг өрөө гэсэн би зээ. Оосор бүчгүй орд цагаан өргөнд нь угаат сэгсэрдэг угаалгын шар машин хан хааж хийж дангалзаад ос 2 мотор нь өдөр шөнөгүй ажиллаад хорвоогийн хэр тос 10 зүгтээ зүхтаад хайртай сайхан хатны гар нуруу намраад хэдрүүлэг гэдэг нэдэрдэг мод хөсөр хөвтөр дэрхэр сайхан хатны зан байшин дээрдэж сайжраад дэлхийн олон малчид Монгол малчтад атаархаад зэхөр малчтын төлөө зүтгэдэг малчин компани зохиогоо захиалаад удахгүй зарах юм бизээ. Малчин чин зориг ихнэртэй угаадаг шар туслах авна гэд өөртөө сэгсэрдэг шар ихнэр авна гэд байгаа хитэ авдартаа цойжлоод байдгаан олохгүй яваа юм бизээ. Цоош нь угаадаг шар ихнэрээ шинэ оноор буулгах юм бизээ. Эдгээр 9 хүйтэн дулам ялцдаг чин зэрэгт малчид манд тугай малчин компани.